Солонгост Дуны бугам гих анагаах ухааны нэвтрхий толь бичсэн хожун гэдэг эмч байжээ. Түүний анагаах ур чадвар ордонд хүртэл яригдаж, эцэст нь тэр ордонд ажиллахаар сонгогдов. Түүнд хүмүүс атаархдаг байв. Эцэст нь тэрээр ордонд биш, одоогийнхоор бол эрүүл мэндийн төвд ажиллахаар болдог. Тэнд тэрээр хүмүүсийг эмчилж, эмчийн ажил хийж байв. Нэг найз нь ирээд чамд гомдолтой санагдахгүй байна уу? Чам шиг чадвартай хүн ордонд ажиллахын оронд энэ жирийн иргэдийг эмчлэх ёстой гэж үү гэж өдөөн хатгажээ. Гэсэн ч хожун өөрийгөө хөөгцөн гэж боддоггүй, харин ч талархаж байна гэжээ. Түүний талархсан шалтгаан нь ордонд байж үзсэн ч тэнд өдөр бүр эмчлүүлэх өвчтэй хүн байдаггүй ааж. Харин ард түмнийг харвал өдөр бүр өвдөж зовсон, тусламж гуйсан хүмүүс их байдаг учраас би жинхэнэ анагаах ур чадвараа гаргах боломж энд хамаагүй их тул ордонд байснаас энд байх нь илүү утга учиртай гэж хэлжээ. Ийхүү тэрээр нэгч болов хүнийг улмаар илүү олон хүнийг эмчлэхэд бүхнээ зориулсан гэдэг. Бид сэтгэл хангалуун байж чадахгүй бол нүгэл үлдэж атаархал төрнө. Сэтгэл хангалуун бус байхын хэрээр өөрийгөө дорд үзэх, гомдлох, дургуйцэх мэдрэмжүүд их төрдөг. Иймээс Илч Паул ямар ч нөхцөлд байсан, Бурханд талархдаг байсан. Филиппо 4-р бүлгийн 10-р ишлэлд тэрээр Бурханаас авсан ивэлдээ сэтгэл хангалуун байж талархаж баяртай байгаагаа хэлсэн.